За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу манайха? Энэ ардаа байгаа нэг гой бүтээн байгуулалтаа үзүүлэх гээ. За миний хуудсыг дагдаг хүмүүс мэдчихэж байгаа бах. Америкийн Чикагод байгаа хэдэг Монгол залуучууд нийлээд ийм хөрөнгө үйл хөдлөлийн бизнест ороод энэ араа ийм гой байшин босгоо. За ерөөсө камера эргүүлэх байж. Манай байшин хараа. За ийм гой байшин ингээ Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод бариад байгаа. За барилгын үйл явц ямар хуу явж гин. За өнөөдөр шин стандарт хамгийн гол Монгол теста. Жинхэнэ хэрэг болох юмнуудыг жинхэнэ газар дээрээс нь бодитоор үзүүлээд өгнө. За тэгээ өнөөдөр ажилд харцсан. За гэхдээ манай төслийн ахлагч Амраа. За Амраага ямар ч хэлсэн ингээ. За Амраатай юу микрофон өгчээ. Хоёлоо дундаа ганцхан микрофонтой явж байгаа. Тийм үү. За сайн байцгаана уу манай хогийн дагагчд бүгдэнд нь энэ өдрийн мэд хүргэе. За бид хоёр хогаа маань ирэхээр тэгэл энийг бас олон улсуудад бас хүргэх зорилготой өрх ингээд энийг хийгээд яваад байгаа битээ. За хаалганаас ихтэй сайхан тайлбарлах. За тийм энэ тийм хамгийн сүүлчээс чинь нөгөө энэ шалаа нөгөө гаражныхаа шалыг нөгөө хийсэн. Энэ болохоор зөв нөгөө finish гээд бүр ингээд гантиг байгаа шүү дээ. Тий. За тэгээд иймэрхүү ингээд Америк компани энийг хийсэн. За. Wilson гээд тэгээд эднийг айгүй бас өндөр нэлээд чанарын төвшөнд хийсэн байгаа. Энэ өндөр болохоор зөв энэ өндөр манай фронт үүдний ордог нөгөө хаалга. Тэгээ энийг бас ингэсэн. Энэ болохоор зэрэг хардвуд гоё ингээд флор яг энэ өнгөөр нь бид нэр өөрсдөө байх. Энэ болохоор зэрэг нөгөө шалаа. Нэг давхрынхаа нөгөө шалных нь материал нь болохоор зэрэг одоо ийм нөгөө юу гэдэг чинь тий. Яг энэ чинь Канадад нөгөө үйлдвэрсэн бас finish hardwood floor гэдэг. Энтэйгээ ингээ матч болох юм байна гэдэг. Энийг захиалаад тэгээд ингээ авцсан байж энэ да. За тэгээ материалуудаа ерөнхийдөө бүгдийг ингээд манай хэд татцсан байна. За тэгээд нөгөө wrap framing гэж ярьдаг шүү дээ тий. За ингээ concrete ихэл зутгачаа дараа нь энэ бүх байшингаа бариад тэгээд бүгдээр энэ чинь нөгөө inspectionд одоо манай хуйгагийн маань айгүй их ярьдаг нөгөө стандарт гэж яриад байгаа. Америкийн стандартад яг жишээлбэл барилгач гэсэн одоо эхлээд юу нэхэлж орно тэр нь инспекшнд орд тэнцээд тий дараа нь үе шаталтай ингэж явдаг. Хэрвээ алдаа энтер гарах юм бол яг тэр доор нь нөгөөдгөө засаа явждаг болохоор бас их амар. Манай юу аяг шүү. За инспекшн гэдгийг монголоор хүмүүс ойлгохгүй. Энэ одоо нөгөө манайхаар ч нөгөө нэг шалгалт хотын захиргааны шалгалт гэхүү. Барилгын хяналт гэхүү. Ингээ харахад нэг байшин юм шиг мөртлөө хэдийн инспекшн за чи нэг жоохон санаж байгаагаар яриу. За тэгээ эхлээд одоо энэ төвийн шугам байгаа шүү дээ. Тэндээс нөгөө усны нөгөө төвийн шугамтай холбоно гээл ихнийх эхлээл ороод эхэлж байгаа шүү дээ. Газар шорны ажил гээл тий. Тэгэл энэ конкретных чинь жишээлбэл бүх энэ basement дээр зутгачаал дараа нь төвийн шугамаа холбоод ингээд за тэрний дараагаа нэг гээд wrap framing гэдэг энэ байшингаа барьж байгаа хэсэг. За ингээд дээр нь болохоор зэрэг энийгээ бариад энийгээ тэнцсний дараагаар одоо энэ захилгааны нөгөөдөг чи орж ирнэ. Тэгээ саяны миний хэлсэн юм дээр бүгдээрэнд нь инспекшн орж байгаа шүү. Нөгөө шалгалтын хүмүүс ирж нөгөө шалгалсан үдсэн юмудаа бүгдийг тавиад за тэгээд энэ захилгааных юм бол одоо ингээд ороод эхэлсэн байгаа. Хоёлаа дээшээгээ орно заа. За тэгээд энэ болохоор зэрэг дандаа нөгөө гарж байгаа юмнууд нь болохоор зөв нөгөө бохрын шугамнууд бүгд гардаг юмнууд нь одоо энэ ийм целлод нөгөө нэг хунцар ийм юугаар ингээд хоолоогоор ингээд явдаг байгаа тийм энэ пипис энэ хараа энэ тэр ингээд за яг ийм хоол гарч ирсэн. тий. За тэгээд захилгааны юунууд болохоор зөв дандаа нөгөө ийм турбан дундуур захилгааны утаснууд Чикагогийн стандарт гэдэг. тий Чикагогийн Чикаго ч нөгөө дээр үед хотоор нөгөө шатчихсан учраас энэ дотор дандаа захилгааны утасууд яах нь гүйдэг байхын. Тэгээ энэ дотор ингэж бүр ингэсэн. Тэгээд энэ болохоор зэрэг одоо захилгааны утас яг ингээд энэ гол нөгөө суур модтойгоо сайхан ингээ бүхлөө дээш агаа дээд давхрынх нь. За ингээд одоо улсууд ч ерөнхийдөө Tesla энтер захилгааны тэрэг энтер айгүйг сонирхож байгаа. За тэгээ гаражинда бас өндөр хүчилтэй захилгааны юмуд татах жишээтэй. За ингээд иймэрхүү байдлаар ингээд явж. Хоёул доош basement орох уу яах вэ? За тэгээ. За тэг. За эхлээд авах шүү. Энэ давхар дээр байгааг хоёлоо нэг барилгын ер нь зохион байгуулалт ямар хөө нэг үзчихв. Тэгээ. Одоо за энэ болохоор зэрэг гараж орж ирсэн. тий. За эндээс 3 машины гаражтай. Энэ болохоор зүгээр нөгөө нэг байшингийн гинэ энэ жирийн машины өндөртөө
А тэр нь болохоор зэрэг нөгөө арай өндөр байгааз RV нөгөө өндөр машинууд аяллийн зорилттой машинууд оруулж барих гэдэг. 3 машиныг гаражтай. Тэгээ ер нь машина гаражаасаа гаргачаад бас хөөрхийн чи ийм том байртай хүүхдүүд хөөрхөн тоглож барих юм. За энэ болохоор эмээ өвөгийн аль эсвэл зочдын унтлагын өрөө. Энэ нэг давхартай байгаа. Ягаад тэр ер нь хөгшчүүл чинь их дээшээ гараад унтаад байх тийм байдгүй шүү дээ. Тэгээ зочид бас нэг дээшээ яваад байх юм байхгүй. Энэ дотор байгаад энэ болохоор гуцсных нь өрөө. За тэгээ цонх нь яг нь ийм том байх нь. Энэ болохоор зэрэг нойлынх нь ийшээгаа ингээд шууд ороод. Тэгээд эндээс энэ цаашаа ингээд гарна шүү дээ. Ингэж гараад эндээ болохоор энэ болохоор шауртай. Тэгээ энэ болохоор зэрэг суултуур гар угаах нөгөө юмуд нь эндээ ингээд тавьчих юм биш. Тий. Тэгээ энэ болохоор ингээд шууд open ийм area ийм цонхтой. Тэгээд тэндээ болохоор kitchen ингээд бүх юм нь орчин. Тэгээд эндээ болохоор зэрэг хойшоогоо ингээд харах юм бол энэ хаалганаасаа гараад энэ нөгөө даг одоо энийг хийхдээ бас inspection дуудаж байгаа шүү дээ. Энийг дээдлийнх нь нөгөө материалын тавихаас шалных нь материалыг тавихаас өмнө энэ wrap inspection дуудаад за одоо дээр нь тавиа гэд. Тэгээ энийг ингээд тэнцэж дараагийнхаа үйл ажиллагаанд орно. Яагаад ингээд тэгээд байдгийг бэ гэхээр зэрэг ер нь барилгын стандарт энэ дотор хүн амьдрах учраас яг хүнд нь яг тохирсон стандартыг эдгээр сайн мөрддөг. Тэгээ энэ ч бас их зүв байгаа. Яагаад тэгэхээр нэг барилгыг барихад бас энд одоо жишээлбэл би баг нэг 10-аад компани юм ярьчлаа шүү дээ. Жишээлбэл цемент ингээд зутгах байгаа нь манай энэ Америк компани байсан. За энэ фрейминг нь болохоор зэрэг за бид нэр өөрсдөө яг үндсэн компанийн ингээд хийчихэж байгаа юм. За энэ хийтинг болохоор зэрэг Америкийн нэгдсэн улсын одоо яг жишээлбэл ээлжин гээд бусад хотуудаас одоо зөвхөн ээлжингийн хийтингийн лайсенс авсан хүн бол Америк бүх хотуудад одоо юугаа хийж болно. Одоо хийтингийнхаа бас өөр нэмэлт бас арай өндөр 240 асуулттай ч үгүй ийм тийм шалгалт өгчиж энийг авдаг байхгүй. Тэгээ энийг болохоор тийм авсан бас амар олон жилийн 30 жилийн туршлагатай бас тийм Мексик компани ингээд энийг хийж байгаа. За plumbing-ийн болохоор зэрэг манай өрмийн бас их олон жил болцохоос өөрсдөө бас лайсенс бүх юм авчихсан ийм компани бас хийж байна. За тэгээд дээр нь болохоор зэрэг дээврийнхийг болохоор зэрэг манай Монгол залуучууд Монгол компани хийсэн. За дээр нь энэ захилгааныг болохоор зэрэг манай Самбах Санжаа хоёр хүүхдтэйгээ манай гэрийнхийг бас цаад ирж ийсэн шүү дээ. Бас зөндөө бид нар бас их хоорондоо юу яадаг. За тэгээд дээшээ гарах. За энэ мэдчлэн тэгээд ингээд сабконтракторууд гэж яриад байгаа шүү дээ. Энийг туслан гүйцэтгэгч те. Эднэр чинь бүгдээрээ өөрхий ажиллаа мэддэг лайсенстэй улсууд ингээд юмнуудаа ингээд наа чи одоо нөгөө тавилга энэ төр оруулж ирэх мэрхүүн дээр чинь бүр хангалттай. За тийш гарангуудаа энэ болохоор зэрэг ингээд лим арай те. Тэгээ энэ талдаа ээж аавынх нь одоо том өрөө нь эндээ ийшээгаа шууд ингэж ороод энэ болохоор ингээд том өрөө. Энэ нь болохоор зэрэг тий. За хувцсных нь walk-in closet хувцсны өрөө. За тэгээд энэ болохоор зэрэг шавар нэндээ тэгээд угаалгын. Энэ хараа. За энэ болохоор зэрэг гаднаас орж иж байгаа нэг цэвэр ус чинь жинхэнэ зэсээр одоо бүх газар руугаа ус бол бүгд ингээд яг зэс хоолоогоор ингээд яваад бүгд ирж байгаа. За тэгээд гарах нь бол яг энэ юугаар явчих. За тэгээд дээр нь болохоор зэрэг энэ захилгааны гэрлүүдийг эднэр ингээд одоо эндээ яг ингээд инсталлдод одоо ингээд хийгээд явсан байна. Тий. За эндээс л одоо лист техник захилгааны юмнууд энэ шуумууд тэр чигээр ингээд төмрөөр бүтцээ. Дээврээсээ шууд гарч ирэл тараал доошогоо дээврээсээ ингээд орчиж байгаа хинхэн. Тий. Тэгээ яг энэ төмөр хараа энэ дотор унтраалга гэдээ байгаа шүү дээ тий. Нөгөө свич энэ төр чинь унтраалга энэ төр чинь ерөөсө бүгдээрээ энэ төмөр дотроос одоо эндээс уцнаас гарч ирэл эндээ холбогдоод тэгэл бүх юм ингээд төмөр дотор явдаг байхгүй. Энэ бол Чикагогийн яг стандарт шүү дээ. За энэ тэгээд аав ээж хоёрын унтлагын өрөө. Аав ээж хоёрын унтлагын өрөө энэ байна. За тэгээд ийшээгаа ингээд гарангуут зэрэг энэ дотор нөгөө ландритэй дөнгөж орж ирэнгүүтээ энэ ч энэ хөөрхөн тойлеттэй энэ ч ингээд бас одоо ландри энтрийн ус хүртэл зэсээр хийдэг байх нь шүү дээ. Тэ нөгөө одоо хувц угаадаг хоёр хатаагч машин тэг хувц угаадаг юунууд нь хүртэл ингээд энэ хоолойг нь хараа энэ дээр ингээд улаан халуун нөгөө төр ингээд энтэйгээ холбоод тэгээд хөөхөө угаалгын машины ус те. Тий, угаалгын машины ус үрчин. Тэгээд энэ захилгааных нь юмнуудыг энэ ард нь ингээд заалгах чинь энд бас нэг
юу орж ирэх байх. Энэ айгүй том шүү дээ. За ийшээ юу вэ? За ийшээ болохоор зөв хүүхдийн нойлын өрөө энд байгаа. Бас ингээд зис эндээ хоёр нөгөө нэг гар угаадаг юмтэй энэ ч нойлтой юмтэй усанд ордог шааврууд нь ингээ байх юм байна. Тэгээд хоёр өрөө нь болохоор зэрэг ийшээ гараад наана шууд ийм гоё том. Энэ бас хүүхдийн өрөө ихэд амар том өрөө байгаа. Тий, тэгээ эндээ өөр гингцэн энэ болохоор зэрэг говцных нь энэ клозет. тий. За тэгээ нэг хүүхдийн цонх нь болохоор ийм том. Тий, хөрх ингээд ийшээгаа Тэгээ гарцаа гэж байгаа. тий. Тэгээрээ ингээд явчихна. За тэгээд цаашдаа явгод цаана дахиад нэг хүүхдээ өрөө. тий, дахиад энэ болохоор зэрэг бүр том цонхтой. Тэгээ бас ийм хөрхөн өөрөлтөө. Тэгээ би тэд энийг бас уг нь бол маш хурдтай хийх байсан. Тэгээд явах вэ. Тэгээд юмнууд нь бүгдээрээ цаг тухайд нэг тийм удсан юм бах. Яг л бид нөгөө бичиг цаасаа paperwork-оо дуусгачаад нэг 6-аас 8 сарын дотор л дуусгах санаатайгаа одоо тэгээ ер нь 6 сар руугаа орцсон л явж байна. Одоо тэгээ сая хажуугаар нөгөө сая Монголоос хүүхдүүд нөгөө саксны хүүхдүүд энэ төр аваад тэгээд тэр хооронд ч гэсэн эдгээр үйл ажиллагаанууд нь явагдал ингээл хөрх. За энэ дээр эдгээр юу яваад байна? Энэ болохоор зэрэг нөгөө гэрэл байна шүү дээ. Гэрлийн нөгөө юу чи ийм байдаг байна шүү дээ. Айлууд ингээд оронгод нөгөө spotlight гэдэг нөгөө дээдлэл нэг ингээд тавьсан байдаг шүү дээ. Одоо энэ дээр юу вэ? Тий, наад руу ч уцтгүйгээл дараа нь болохоор зэрэг бид нэр одоо энэ ингээд бас энэний хоорондох зайн 16 инч байгаа байхгүй. Тэгээ эднэр дээгүүр ингээд дандаа нөгөө дулаалгын материал одоо манайхаар болохоор зэрэг шилүү хөнгүүд байдаг шүү дээ. Тий. Тэднийг ингэж хийгээд бүх юмудаа ингээд тойруулж байгаа. Наагуур нь гялгуур утаар нэг давхарлаад за тэгээд илдүүдлөө том онгорхоо янз бүрийн байх юм бол бас нөгөө хөөс энтер шахаад за тэгээд дулгаадгийнхаа юм хийчихэд наанаас нөгөө нэг traveler шахаад тэгээд эднэрийг ингээд бүгдээр ингээд тэгээд ерөнхийдөө яг энэ бол нэг $750,000 зарагдах ийм байшин тийм. Тий, ийм байшин. Тэгээд энэ одоо мэдээж юу яах вэ гэлгүй мэдээж хүмүүс нь одоо урдчилж аваад яаж нөгөө финишээ хийхээсээ эхлүүлээд бас дээшээгээ бас нийлээ өсөх бах тий. За доошо basement руу орох уу? Тэг юу. Хэрвээ яг иймэрхүү одоо манай энэ чинь 3200 square feet гэж байгаа байхгүй. За тэгээ газаасаа шалтгаалаад энэ хавьд нэг иймэрхүү маягаар л зарагдах баха. Хэрвээ яг энэ шиг байшин бид нэр Northbrook юм уу хойшоо энэ South Barrington юм уу нөгөө бидний ярьдаг яг үнэтэй газар дээр ярих юм бол энэ хаус чинь хамгийн багадаа 2 саяас баригдах юм хаусууд шүү дээ. Тий, газрынхаа үнээсээ шалтгаалаад тэгээд шууд. За доош ингээ basement руу орох. Тий. За энэ basement нь бол зөндөө их хийчихжээ. Энэ одоо жишээлх юм бол нөгөө гадагшаага гардаг. Тий, муу нөгөө бохрын шугам ингээ байж гин. За энэ төмрөөр хийж байгаа юмнууд нь болохоор зэрэг дандаа нөгөө дулаалга хүүтэн халуун хүүтэн үлээдэг нөгөө air condition дээр нь болохоор зэрэг үүл нөгөө тий халуун үлээдэг юм юмнууд нь байж байна. За ингээд тэр болохоор зөв төвийн шугамтай холбочихсон. Тэгээ энэ ингээд шууд ингээд явчихсан. А энэ болохоор зэрэг гаднаас яг адилхан зисээр орж ирээд тэгээд энийгээр ус нь болохоор ингээд зисээр ингээд тараал өрөөрөө лугаа тэгээд галзуух мох юм руугаа бүгдээр лугаа ингээд явчих бах та. Тэгээд basement бол хэвээр хангалттай том юм байна өө энэ чи бороо зүгээр л дээрээ амарч байгаа. Тий, basement нь одоо тэгээд яг энэ байшин чинь тэгээд бас энийг худалдаж авсан улсууд бас их гоё зүгээр гэр бүлээр амьдарч байгаа олуулаа ч юм уу нэг 4-5 хүүхэдтэй тийм айлд бол бүр айгүй гоё. Дээр нь болохоор энийг ингээд худалдаж авчаад basement-ээ бас түрээсэлчих болно. Яста тийм ээ тий. Ягаад тэгэхээр энэ basement-ээс шууд гараад тэгээд хажуу талаараа хаус руугаа ороод ингээд явчих. Энэ юусоо ийм юу ч бүр айгүй тансаг гоё юунд орох байлгүй дээ. Гэрэлтэй орох байлгүй. Одоо энэ чи ийм хараа ийм өндөр, ийм олон цогтой. Гадаанаа ийм гоё яарттай. Энэ байсан чи одоо мэдээж хэрэг тансагтай орно л да. Энэ хараа гадаа л да ийм гоё яарттай. Тэгээ энэ одоо нэг барилгын үеэр нэг жижиг хар ингээд юм хашаа тавьсан байгаа. Яг цаашлах юм бол энийгээд цаана мангар том тийм хүүхдийн тоглоомын талбай жижигэн нуур гэдэг. Ингээд тэгээ гол нэг эргэн тойрны neighborhood гэдэг энэ хавьд ерөөсөө үнэтэй ари явж байгаа. За тэгээ байшингаа тойруулаад бас ингээ гоё гоё зураг бичлэг хийчихин. За өөр нэмэх юм байна амра. Тэгээ одоо тэгээд энэ манай энэ юуг энэ газрыг бид нар худалдаж авахд
манай хөрш энэ хажуу талын Итали өвгөн дээр үед энэ газрыг хүүхдэд зориулж авсан юм байлээ. Тэгээ энэ газар дээр айгүйх нөгөө нэг жимсний мод нөгөө пичний хараа энэ дээр ихээр тийм моднуудаас одоо тэр пич зарим ургаж байна. Тийм. За ийм мод одоо энэ үгээр бас ингээ байх ч гэдэг. Энийг авч мэдээж энийг бид нар заргаж байгаа юм чи аваад хойшоо гой цэцэрлүүлж бариад үүсийн гой янзлаад тэгээ бүх юмнуудыг яг стандарт болгоод хамгийн сүүл за одоо зарж болно гэдэг мөн хамгийн сүүлийн нөгөө нэг юу байгаа штэ. Нөгөө зөвшөөрлөө олгоно штэ тий. Тэр бүх юмнуудаа олгоод тэгээд мэдээж бид нэр одоо жишээлбэл биемий бол зарахгүй мэдээж ирээлстэй дээр заавал дамжигдна хуультай. Тэгээ тэрүүгээрээ дамжигдаад тэгээд л зарагдах бах та. Яг бидний нэг бүтээн байгуулалтыг иймэрхүү болж байна манайхаа. Бид өөр чи хамгийн сүүлд хизээ ялаа. Одоо нэлээ очлоо энэ арга суурхэд ийм ээ. Тий одоо энэ жишээлх юм бол даацын нөгөө төмөр багнууд ингээ явж байгаа жишээ тий. Тэгээд энэ дээр чи яг ингээд дээрээсээ нөгөө даацын юмуд нь суугаад дээшээгээ нэг фреймингүүд нь яг ингээ баригдаал. Тэгээ энэ сая wrap framing-ийн inspection сая өмнөх 7 хоногт тэнцэцгээсэн. Тэгээд энэ захилгаан бүх юмнууд нь ороод эхлээл одоо ингээ явж байна. Одоо нэг бас нэг сарын дараа ингээ тэгэхэд бас зөндөө явчихна доо. Тий. Манай авраач янз бүрийн хөрөнгө оруулагч тиймэрхүү бизнесийг сонирхолтой байшинлаа бариулах хэрэгтэй хүмүүс бол яаж хандах вэ? Тий, Монголоос тэгээд манай хуйгагийн пэйжээр юм уу бас хуйга миний юунуудыг утас юун дээр тавьж байгаа манай менежерэнтэй уулзаа бид нартай холбогдоод Америкийн нэгдсэн улсад бас үйл хөдлөлийн бизнесийг бид нартай хамтарч хийхэд бид нэр бэлэн байгаа. Тэгээ ямар ч байсан энэ удаадаа бид нэр энэ жилдээ бид нар хоёрыг одоо энийг ингээ бариад одоо энэ тал дахиад нэгийг эхлэх чинь удахгүй. За тэгээд иймэрхүү байна да. Тэгээ ер нь бол өрж байна. Тий. Хамтрахад бол мэдээж бид нэр нээлттэй. Тэгээд ирээд үзээд хараад яг газар дээр нь ийм тима яриад ингэж явах хэрэгтэй. За тэгээд бас Чикагод байгаа манай монголчууд бид нартай холбогдоод энэ байшин гэрж үзээд custom home зүгээр худалдаж авч байгаа байшингийн ялгаа. Тэгээ ер нь шинээр байшин авч байгаа улсууд энэ төр байх юм бол холбогдоод энэ талын юмнуудыг бас зөвлөгөө энэ аваад тэгвэл бас зүгээр бах. Ягаад гэхээр эн чинь үл хөдлөх учраас нэг байшин авдаг мэдээж бас аятайхан тогтоод тухтай нэгийг авч байгаа юм чи тийм ээ. Тэгээ тэр талаасаа бас бодолцох байлгүй. За тэгээд Урж байна. Тэгээд удахгүй холбогцгоё тий. За баярлалаа. За баярлалаа.